Өглөөний мэнд бид хоёр босцсон усанд орцоогоод одоо гарах чинь би нэг хадалт юм идэд. За тэгээ одоо бүгдээрээ эмнэлэг рүү явъя. Очиод эм чинь юу гэж хэлэх нү? Тэгээ бүгдээрээ уулзчаад бичлэгэнд орцгоё. Бичлэг эхлүүлцгээе. Бичлэгээ үргэлжлүүлцгээе. Тэр эмнэлэгтэр ирд маань өчигдрийн 22 гэсэн дугаарт. Үгүй 22 хүн гэсэн байсан. 24 болсон байна. Шага өнөөдөр 25 хүн болсон шиг байна. 9 цагаас гэсэн хүлээгээ сууж байна. Хоёрын орж ирсэн өрөө нөгөө нэг олноор байдаг өрөөс юм байна. Тэгээд 4 ортой. Энэ болохоор би унтаж болохоор юм шиг байна. Тэгээд энд нэг ах байна. Энд ингээд шага байна. Бүгдээрээ ийм утастай юм байна. Эмнэлгээс ийм анхааруулах 4 метрийн юм уу гэм бэ. Сайн зөвлөгч орж ирээ. Тусал залгажглаа. Шагатай хамт хэвтчихсэн ах хаглаанд орох гээд явчлаа. Одоо нэг жоохон чанга ярахад их дэжгүй байна. Тэгээд доод нөгөө нэг хаглаа идэг өрөөнөөс нь залгахаар орж ирж хэлийгээд ирсэн. Түрүү орж ирэнгуут хувцас солиод даралтын үзээд халууны үзээд тэгээд нэг хэдийн асуусан. Тэгээ нөгөө нэг цусны бүлгийн асуугаад байна. Цусны бүлгээ сайн бас мэдэх хэрэгтэй юм шиг байна. Битгаар яг цусны шинжилгээ өгсөн. Тэгт нөгөө нэг гарч ирнэ гэж хэлсэн л дээ. Тэгээд тэрийг бас мэдэх хэрэгтэй юм байна. Тэгээ намайг одоо ингээд 12 цаг босож чадахгүй. Тэгээд энэ ч өнөөдөр ингээд хамт заавал хамт байна үстэй гэж асуугаад байна. Би байхгүй хайцгуутэй. Тийм чи нэг түрүүнийг харуулсан нэг ор байгаа. Тэр ор дээр нь би унтана. Тэгээд бит хоёр ланд орох гол хүлээгээл байж юм. Энэ ах төрүүлээд энэ ахыг дуусгаар орох юм болов уу эсвэл зэрэг орох юм бол сайн мэдэхгүй л. Ямар ч тач хүлээж л байна да. Яг л нөгөө нэг солонгос кинонд гардаг шиг л эмнэлэг байна. Яг энэ эмнэлгийн цогоор цагтаа харагдаад. Цагтаа хараад байж. Өвчтөн их жаргалтай байна оо. Шалтгаан дэлгээл дэш авчиж гэсэн. Дусал нь ядчихад 800 мг дусал. Бүр ёо жоохон юм хурдан яачихгүй бүр би танарт харуулъя заяа. Энэ тусал нь бүр ингэж гочин. Арайч үгүйснэг. Ийм бүр юу 800 вэ? Чи бүр 900 юм биш үү? 900-өөс чих юм уу? Амар их тусал. Яг энэ угаасаа хаалганд орсон ч гэсэн залгуутай л байх. Манай өвчтөн ингэж гівтэйт л байж байна. Тэр бол хэрэглэх гормон. Би их ордондоо их санаа зовоод байгаа юм. Тэгээд ахын хэвтэж байгаа хэсэг. Тэгээд хаглаанаас гарч ирээд 4 цагийн дараа ус ууж болно гэсэн. Манай энэ жоохон аман хатгалах. Гэтэ яг нэг дусал заалгаж байгаа болохоор гайгүй тийш магадгүй.
Ямар ч тач хаалганахаас өмнө 0 орох юм байна. Тэгэл хаалганд орох юм байна да. Өөрч нэг онцгой юм болсонгүй. Хаалганд ортой гурван би хаалганых нь үүдэн байж юм болов уу? Энэ дотор байж ах юм болов уу? Үүдэнд нь байж ил зүгээр ч юм шиг. За тэгээд хаалганда орохтой нь үлзий. Шахав унтж байна. Миний бас нойр хүрээл гарч нэг үзлээ. Сайн машин руу гарч би өөрөө унтахад хэрэгтэй 5 өдөр авч орж ирсэн. Тэгээд ямар орой тасаад унталтай юм шиг. Тэгтээ өвдөж байгаа хүн шагаагч би унтхан цаашин гэж байж л байна. Энэ номыг уншлаа. Ном уншсан чи бүр нойр штэ. Тэгэл сая энэ байдаг ах шагагийн бас үзүүлж байгаа эмчдэр хаалганд орж байгаа маань. Тэр ахыг дуусгаар л шагаа хаалганд орох юм шиг байна. Тэгээд хэсэг ер нь хүлээх эхлэх юм шиг байна. Ах яг яагаад хаалганд орж байгааг сайн мэдэхгүй байна. Тийм болохоор бит хоёр хэр удаан хүлээхээ бас мэдэхгүй. Ямар ч шагаа унтжээ. Туслаа залгуулсан. Энэ угаасаа энэ тусалж байгаагаас хаалганд ороход заавал хүмүүст хийдэг тусал юм шиг байна. Тэгэл нэг байж л байна. Байсаар л хаалганд орчвол гарч ирэл миний яг асран хамгаалагч ажил эхлэх бах та. Одоохондоо ч нэг хэрэгтэй ч юм алах тоо. За тэгээд аяар бичлэг хий. Шанаалар минь. Нэлэр наруулт үгүй. Имлэний өсмөс угааж өгөх газар байдаг нэ. Би үсийн угаана гэсэн үг л дээ. Энэ үсээ угаадаг газар энэ болохоор эрэгтэй найлна. Хиш болохоор найлвш тусанд ордог газар нэмийн эмэгтэйгийнх нь хэлсэн. Энэ талдаа эмэгтэй найлтай юм байна. Би нэг иймэрхүү гэдэг би энд найлт нь орж болохгүй юм шиг лээ. Энэ үүдэн дэдэг найлт нь орж байгаа. Манай дарга шичглээ. Шагаа ишээ орчихлоо. Одоо хаалганы эхлэх юм байна. Цаг болох юм шиг байна. Тэгээд би энэ суудаг сандалтай нь хүлээж сууж байна. Бит хоёр энд цусны шинжилгээ өгчсэн газар байна. Тэгээд энэ чинь хүлээж суух юм байна. За тэгээд гарч ирэх юм уулзцгаая. Сайн нөгөө бит хоёрын өрөөнд хамтаага хүн орж ирсэн гарч ирсэн баггүй. Чам юу гарч ирдэг юм юу? Харсан тэр мөлмөс гойж. Одоо шаагаар бараг уйлах юм шиг байна. Юу юм сэн дотор амар сонирн болж. Сая зургийг нэг тарсан ч нүднээс нь л бас хардаг. За ямар тач хаалганаас хараад ирлээ. Энэ жишээс нь жишээгээд.
Шээс хөлөө мэдрэхгүй амир юу вэ л гэдэг. Энэ өрөөний маань бүр дөрөв хуу тэрсэн. Тэгтээ амар хурдан байлоо. Тэгэхээр энэ болохоор хүчин намдах тусал ингэж холбочтой юм байна. Яг өвцөн үедээ ингээд дараараа хичээн. Энэ дээр дараад өглөөний сайн мэдэж чадаагүй амар өвдөө. Jesus кебаб авч гэж байна. Аяа хажууд юм мэдэж чадахгүй. Сая юм мэдэх болоо болчихсон. Адаас нь хайчих. эмчлийн хот нэрсэн. Энэ нөгөө манду юу гэдэг вэ? Манду. Банштай. Тэгээ манай найз надад хол авчилтмаас энийг битүүрээс хууч. Байж байна. Амар инээдтэй шагаа тэгээ нэг хамт өмнө байсан ах хоёр хаалганд орсон. Энэ хоёр маргааш өглөө хүртэл хоол өгөхгүй байсан юм байна. Тэгсэн чинь оройныхоо хоолыг орж ирээд бүр идээд дуусныхаа дараа бүр өсөж өгч байгаа хоёр хүн амар хоолоо идээдсэн чинь шагаа бүр миний бүргэрээс хүртэл идсэн цаа. Тэгсэн чинь хоол идэж болохгүй байсан гинэ. Тэгээд одоо баас нь хүрэл одоо төвчгөөс өөр арга байхгүй гэсэн. Шагаа тэгсэн чинь баалаа гэд болтгоо ёо. Ямар ч юм бэ. Өстө хөвгөлтэй юм аа. Эмнэлгийн нойлд нүүр гараа угааж байна. Энэ яг эмнэлгийн төсөлтэй нийтийн нойл. Тэг уун дотор нойлдоо гэхдээ би бол урд болохгүй юм шиг байдлаа. Нүүр гараа угааж байна. Би сайн нүрээ цэвэрлээд хүрээд ирлээ. 12 цагт нөгөө эмчин ирээд нөгөө нэг шээсийн гаргаж байгаа гуурсыг авна нэ. Тэгээд яг алхаж болох юм шиг байна. Эмнэлэгт байх жоох хэцүү юм аа. Дандаа гэрэлтэй байдаг байна. Өглөө бүгдээрээ уулзцгаая. Сайхан марцгаагаарай. The next day. Шахи өглөөний хоол. Ийм хоол оруулж ирлээ. Стойр сайн мэдээ үзүүлээд ирсэн. Тэгээд өдрийн хоолыг идчихэд гарч болсон гинэ. Тэгээд одоо 12:30 хүртэл хөл айн. Одоо цаг 9:05 болж байна. Тэгээд гарна маргааш усан даваар гэсэн. Бусдаар бол гайгүй дээ. За бүгдээр шагаагаас яриа авцгаая. Одоо үдчихээн. Үгүй. Ямар Зүгээр. Барнаа. Гэртээ юм шиг. Болоо. бас ямар Бас зүгээр байна. түрэн баамаар ингэж яасан. Зүгээр л ч. Бас надад яриа өгч байгаа юм дүүгүй. Эмнэлгээсээ гарсан. Бит хоёрын нийт төлбөр маань сая 798 болсон. Тэгээд эрүүл мэндийн даатгалаараа ингэж хямдраад 389 мянган вон төллөө. Гайхалтай. Гадаа бүр амар борооч юм. За бит хоёр ямар ч эмнэлгээсээ гараад гэрэл рүү явж байна. Шагаа машин барьж болохгүй. Би машин барьж байна. Энэ амар бороотой байна. Эмнэлгээс гарсан чинь
маргааш өндөрсөн өдрний шагагийн тэгсч. Торт идмээр байна гинэ. Тэгээд торт авах гэж байна бид хоёр. Тэгээд өргүүлээд авчиж өө. Тэр сая торт захиалсан торт маань ирчихлээ. За тортоо задлаад. За ёс олгоод үжсэн нэг лаа үлээч та. Тэгээд газ идэ тий. Минер ямар торт авсан юм. Оо, хөрхөн дуртай. Өөр нь захиалуулсан шүү дээ би чинь. За лагаас ачи. Төрсөн өдрийн минь хүргэе, төрсөн өдрийн минь хүргэе, төрсөн өдрийн минь хүргэе хайртаа, төрсөн өдрийн минь хүргэе. За баярлалаа. Эрүүл амьдрал шүү минь. За үлгээрэй. За тэгээд бичлэгтэй минь хамт байсан баярлалаа. Намайг дэмжээрэй, subscribe хийгээрэй, лайк дараарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлалаа.